Үйл гарын чангаруулыг амар сэлж байгальтаа жоох ойр байлгах гэх юм. За манайха орхитой бэлдээд сэтгэлээ базаацгааж бай. Одоо тоогоо аваад хөдөлцгөө. Эндээс хөдлөх юм гинэ. Хөдлөх гэж байна. Эндээс хөдлөн гэхлээр бараг ийшээ авирч таарах юм болоо. За тоог авах гэж байна. Тоогоо аваад эндээс нэгээрээ таалаад. Тоолё тойроо зогсчих ярка ороороод. За тооллоо нэг 28. За бүгд 33 юм байна. За өнөөдөр 33 үнэтэй хөдөлгчмөр манай амраа үстэй тий. Тэр амраа авч байна. За тэгээд Одоо ингээд хөлтөлчийн хамгийн өндөр ориг гараад тэгээд 10 гаруй км алхаад тэгээд буцаад ирэхээр сам маршруттай байд. Алсын бараа маш сайхан харагддаг дээрээс. За хөдөлгөөх үү. За. Арай бол ийм хажуугаар явна тий. Тий. Тэгээд энэ арлын мөч ингээд тэржээр ингээд хүүгүүд баггүй. Тэнцээ хоёр хүн байсан юм шүү. Тоонд ороогүй. Температур яваад буцсан юм биш тий. Монд уу? А? Машина цаашлуу шалгаарай манайхаа. жигтэй авчих. За машина шалгацсан байна. Ямар дий? Ачаас авчих. Одоо холын авиралтууд ер нь хаашаа яасан байна? Ойрын Алтай тамбог руу өдөд авирт явчих юм шүү дээ. Аа. Цасан дээгүүр явдаг юм. Экспресс чи өөр нь 4000-тай дөрөв бол гэдэг баггүй юу? 4000-тай дөрөв. Хүүтэн рүү гардаа юм уу? А тийм үү. Аа, бэлтгэлээ хийж байгаад явдаг юм а тий. Бэлтгэлгүй нэг авахгүй маань тий.
Зөв зөв. А бүх тэгээд холын авиралтууд нь бэлтгэлтэй байд юм уу? Тэгэхэд бэлтгэлгүй явдаг холын авиралт гэж юу баг байхгүй. Ааха. Харин нөө постод ороод ирлээ те. Энчээ бөөндө аялж чинь тэгээд Одоо явж байгаа юм нөгөө Иран явдаг гэдэг явж байгаа. ааха. Явгаа ил маяг юм. Би одоо нэг гадар үз. Зарим юм байна. Тэгээд энэ ч яадаг те нөө тэмдэг өгдөг те. Шинэ гишүүний тэмдэг чи ямар идэг лээ? Саарл. Тэгээд дээшээ ахаад явдаг те. Тэгээд нөө хэмжигдэхүүн ааха. Оо би чинь бараг 7-8 жил нэг үе ялхдагтай ахаа би. Би чинь хайрхантай жилдээ нэгээс 2 ч юм уу 2-3 ч юм уу тэгээд алхацдаг. Би тийм 8 жилийн өмнө тэрвчээ уул нээж авчихдаг. Тэгээд нэг удаа гишүүнээр илсэж үзчихсэн. Тийм харин тэгтээ яг одоо яг нөгөө нэг утгаар нь тэгээ бүх юмд нь оролцоод тэгээ шинэ жил спорт энтергээд оролцоод явдаг юм билүү гэж бодоод байгаа. Сонирхон алхагч нэр. Харин ааха. Нөө ханд авиралт энэ төр бас байгаад байсан тий. Одоо манай хотгоо игээд Салиу. Та таамаг гэдэг дүүрдэг. Тийм. Энэ үзүүлсэн чинь шал. Facebook-ээр шал сони юм утсан. Монголоос згсэн юм уу? Үу. Тас дүүдөгч шүү дээ. Энэ юу вэ? Тэмүүгөл. Тэмүү л арахгүй. Тэмүүгөөс юм захиж байгаа карта авчихсан чинь миний карт азар холбогддог. Тэр тэмүү харуулсалтай юм шиг л. Картнаас мөнгө татчих батаад байдаг гэтэл шүү дээ. Тэр үү? Тэ. Гайгүй л зүгээр л. Яг сайн юм цахилгаантай багш шүү. Цахилгаангүй юм байна. Арцвэр баг үү. Тий, яг Юунд доороос төрөг яг нэг араас нь баг тий нөгөө хин бандик таар төгжээрээгээд хоёулаа нэг ингээ араас нь гатгаал яваад байдаг. Төгжээ гэж байгаа юм байл шүү дээ. Гатгаал явчихдаг. Тэр нөхдөд манайхан биш үсттэй тий. Биш яхаа тэр чи. Хоол ундэрсэн юм шиг. Би мадраа гамнаад үнсэрээс үнсч авнаа. Муу. Стил багсах юм. Одоо чапта ахаа гэж ярьдаг шүү дээ. Ингэж нөгөө X ч. Ингэж ийм ахаагаар өгсөн, ийм ахаагаар буухад. Тэгсэн ингэж яагаад ийм чапта ахааг үүсээд санд болгодог вэ гэхээр нэгдүгээр айлгүй байл. So 4 шүдэр гişиг 6 шүдэр гişиг хоёр өөр өгөхгүй. Чапта ахаагаар авчихсан. Микрофон дээр харуулж хэлсэн. 6 надад ингээд хасар хэлж байгаа. Одоо мөстөр байх тэр тастагаа хэлчихсэн. Зүгээр яг тийм ингээд хал урагшаа гэсээр явах юм бол
2 юм уу 4 шүтэн болчихсон. Дондроо зүгээр ингээ хатчихсан хаа. Одоо ингээд түүнээс би чигээр ингээ алдчих байгаа шүү дээ. Тэгвэл энэ ч бас ахил дээрээс нь өвдөн дээр аяар хасаад ирж байгаа юм. Ангил Анаа хийсээр бүр гацсан юм баг. Шөрмөс татаад ирнэ. Сон таяжи гэдэг үгүй юу гэдэг чилээ. Энэ хэсгийг ер нь ухаарлын талбай гэж нэрлэхээр шийдлээ. Ингээд чулуу. Иргэн тойрон дүүрэн чулуу. Өөрийгөө жоохон зовоомор хүн байвал, өөрийгөө шийдэг мэр хүн байвал бас гоё арга байна. Хүндэгтэй ер нь өөрийгөө зоож ижил амжилтанд хүрдэг штэ. Хэдий ч нэг золиос гаргана. Төдий ч их амжилтанд хүрнэ гэж би боддог. Хөлсөө гаргаж байгаа учраас нөгөө стрессний гормон гэж байдаг. Кортизол гэдэг. Кортизолны дааврыг өөрөө дарангуйлдаг. Эндорфин гэдэг даавар нь өөрөө хөлсөөр ялгарч, хөлсөөр дамжиж хүний биед үйлчилдэг. Хөдөлгөөнөөр дамжиж хүний биед үйлчилдэг болохоор стрессээ багасгангаа байгалийн сайхныг үзээд давхар биеийн тамир хийгээд нэг сумаар хэдэн ч туулаа буудаад байгаа. Шууд тэгж дээш гарах. Бид хайны бид энд төгсөө хийгээд явдаг штеп. Үс тэр лорд байна штеп. Ах тэгүр гүч үү сая. Яа, харин тэг шиг боллоо тий. Амар хурдан ирлээ шүү дээ. Таныг нэг хэдэн хүмүүс дагаад хилмэгтцээ. Мэдсэн үү та хоёр нь? Өөрөө мэдээгүй гэж магадгүй тий. Болч гээ. Салхитад хамаагүй нисгэж болохгүй тий. тэр дээж өгсөө хизээ. Хидик төрүүлснэ мэдээд байгаа. За болсноо.
Зя хоолны цаг. Хоёулаа тойроод явах юм уу? Ямар хоол вэ? Бүгд ингэ л шалгаад тесттэй байна. Цаашаа. А та хамт шалгаад байгаа юм уу? Намайг хоолны хотод. Хамт шалгаад яваад байгаа юм. А за яах. Би тэр айгуу гоё харагдаад байна эндээс амсч. Өчигдөргөн чиний чамайг хардсан фэйсбүүк дээр. Тэ? Ханаа хантаа. Зөвчөр найд биш үсэн баггүй. Бид Чи яаж онгойлгосон юм? Шууд эргүүлсэн юм уу? Тэгээд вау. Вау. Технологи. Тэг шүттэй байгаа. Тэгээд уламжлал ёсоор одоо алхалт оролцож байгаа одоо манайханд алхаж байгаа хүмүүс одоо ингээд бие биенийг нэг төвчтэй хэлцээд уламжлалтай юм. Тэгээд тэгээсээ тойроод яачих вэ? Энэ ургаа гаж байгаа юм. Клубын талаар хаанаас мэдээлэл авсан. Тэгээд өөрийнхөө нэр хэсгийг хүссэн бүх хүмүүст одоо ингэж нээлттэй байдаг шүү. Одоо өнөөдөр очиод шууд пэйж болсны чатаар холбогдоод дансны дугаар аваад гişүүдээр хэсгэд болдог. Тэгээд одоо чат дээр бичих юм бол дор нь хариу өгөөл. Тэгээд шүү. Тэгээд өндөр уулын одоо авирал сонирхож байгаа эдгээр хүмүүс бол сургууль ерөөсөө системтэйгээ сургалт тэгээд бэлтгэл хийгээд оолж явдаг. Одоо манай хүндэт гишүүн хамтлага Жэри байна. Одоо өндөр уулын авиралтаар нэлээд. Одоо нэг гишүүн маань одоо Эвересттэй авираа явж байгаа энэ өдрүүдэд бас. Тэгээд тийм мэдээлэл хүргэе. Жэри тэгтэй нэг гişүүн маань К2 нэг гişүүн манга баг мэдгүй зарим нь хаач үдэг. Нэмэлт мэдээллийгээд утасныхаа номерыг тавьсан. Тэгсэн чинь утасны номер ер нь нэг тайп нэгтэй хүмүүс их залгсан. Бүгдээрээ ороод ирцэн бах гэж бодож जैन те. Яг тэр энэ гэж мэдэхгүй. Тэгээд клубд элсэж орсноороо дотоод ивентүүдэд бүгдэнд нь гоё хамрагдах боломжтой чөлөөт цагаараа 1 хоногийн аялал 2-3 хоногийн аялал гэдэг ингээд явж үзээгүй аялалдаа ашигын бус зорилгоор бусдтайгаа ингээд хамтраад цуг аялах ийм боломжтой гоё газар үзээд бас те шинэ хамт олон. Тийм болохоор УЗТ-гээ холбогдож байгаа гишүүнчлийнхаа хураамжийг төлөөд ороод ирцгээгээрэй гэж уриалж шүү. Одоо нэг аягаар гадаад явах одоо юу гэх юм. Энэ хүүхэд маань танилцуулаад энэ одоо бидний ингээд дайраад өнгөрөх хамгийн өндөр цэг байж энэ уулын. Энэ болохоор хоёр хэрэгжин бүсгийн одоо хамгийн өндөр одоо уул багхгүй. Оргих оргил гэдэг 2180 м өндөртэй. Нэрийн хэдээр сонсоогүй оргих оргил гэдэг чинь. Дээш аваад тийм оргих цаг юм үү? Дээр хэдүүлээ гарахтаа ийшээ очлоо. очсон. Очиж чинь нурган гэж. Тийм шиг байна тий. Юу яг тэгээд яг
гэдэг чинь. Яг одоо нэг мас шүү дээ. Хөөх юмт юу удаж сууд юм бол доо. За уулын спортоор хичээлж байгаа хүмүүс даваа гарагийг нэгд өдрийг аягүй ирч хүчтэйгээр эхлүүлдэг юм шиг санагдсан. Яа тэгэхээр өмнөх өдөр нь ингээ ууланд өмнөх өдөр нь ч ер нь хагас сайн бүтэн санд ингээд амралтын 2 өдрийн айл нэгэнд нь ингээд ууландаа гарчихлаар нэгтгэхээс нь эхлээд тэр том давааны ард гарцсан уулын орой дээр гараад буугаад ирсэн хүмүүс ямар ч нэг тийм стресс байхгүй одоо ингээд ямар нэгэн саад бэрхшээл ингээд тулгарлаа гэхэд тэрийг нэг амар юм чинээ бодохгүйгээр аюу гой хөнгөн тайвнаар хүлээж аваад даваад гарчтай юм шиг санагдсан. Надад тэгж мэдрэгдээд идэх. Ууланд гарсны дараа маргаашнаас нэг ажил төрлөө хөөцөлтөд явхлаар зам ам дээр ч гэсэн ер нь амьдрал ахуй махуй дээр ч гэсэн ямар ч тийм стресс байхгүй тулгарсан саад бэрхшээлийг хөнгөнөөр хүлээж аваад тайван байт юм шиг санагдсан. Тийм учраас уулын спорт хүнд айгүй өгөөж ихтэйгээс гадна дөрөв миний ярьсанчлаа биеийн тамираач хий чинь хөлсөө гарах чинь тэгээ дээрэс нь байгалийн сайхныг ингээд хараад хүн чинь өөрөө ажил хийх гэж төрсэн амтан биш шүү дээ. Байгальтайгаа холбогдоод ингээд байгальтайгаа мод хад чулуу өв сургалтаа ингээ хүрэлцээд ингээ явах юм бол ажлын 5 өдрийн стресс, ахуй стресс юу байдیں۔ Тэ багч гэсэн ингээд багасах юм болоо гэж боддیں۔ Өшөө юу вэ гэхэлэр хүнд ингээд айгүй их тийм сэтгэлийн хат суулгатай юм шиг санагддаг. Над чиг залхуу хүн одоо жишээ нь ингээд над чиг залхуу одоо юмыг одоо би жишээ нь ингээ өөр дээр ингээ дурдаад ярихад миний нэг онцлог болохоор юмыг айгүй эхлэлийг сайн тавьдаг. Тэгчээд өрнөлийг нь яг дунд хэсэг хийгээд төгсгөл ерөөсөө байхгүй. Төгсгөлөө айгүй муу гүйцэтгэлтэй хийдэг болохоор өөрийнхөө тэр зан чанарыг нэг жоохон давж гарыг гэсэн үүднээс нэг уулын спорт сонирхдгийг. Тэгээд уулын спорт нь яадаг вэ гэхээр нэгэнтээ ууланд ингээд шийдээд авирна гэд гараад ирсэн хүн замын голоос хайж чаддаг. Тэгэхээр ерөнхийдөө А цэгээс Б цэг рүү ер нь заавал аяллаа дуусгах шаардлагатай болдог. Тийм учраас надад нэг жоохон юмыг тэр төгсгөх зан чанарыг төлхөөтэй жоохон мэдрүүлээд идэх учраас надад юм болд юм болоо гэж боддгийг. Хэрвээ та ч гэсэн ялгаа авахгүй надтай адилхан тийм зан чанартай юмны эхлэлийг сайн тавьдаг, төгсгөж чаддгүй, юмны ард гарч чаддгүй, эсвэл нэлээд зовж иж нэг юмны ард гардаг. Жохон нэг тийм сэтгэлийн хатмуутай гэж боддог хүмүүс байл. Уулын спорт айгүй гоё өөрт чинь тохирох спорт гэж магадгүй шүү. Тийм учраас туршаад үзээрэй. Өнөөдөр харсанчлаа өнөөдөр хайрхан хайкинг клуб маань ерөөсөө таньдаггүй бүх хүмүүсийг нээлттэйгээр хүлээж авдаг. Тэгээд ирсэн унаанда бөөндө хуваагдаж суугаад
уулынхаа авиралт зохион байгуулж байгаа газарлууга яваа тэндээс аяллаа эхлүүлээд хоорондоо танилцж бариад тэгээд хоол ундаа идээд бууж ирцгээдэг. Тэгээд манай клубийн хувьд гэх юм бол улсдаа ер нь бол улсын авраг шалгаруулах тэмцээн энэ зохиодог. Нэлээд гайгүй томдоо ордог. Томчуудын нэг тийм бүлгэн байгаа. Ууланд авиралтай. Тэгээд эргээгээд одоо хүүхдтэй сэтгэлийн хад суулгая. Дээрэс нь нэмээд байгальтай арай ойр байлгаа ч юм уу. Байгальтай арай ойр байлгаа, хөл гарын чангаруулыг амар сэлж. Байгальтай жоохон ойр байлгаа гэх юм бол хүүхдтэйгээ хамт багаас нь ингээд хүүхдтэй уулын оргил дээр гарах, буух, уулын оргил дээр гараад авах мэдрэмж, юмны ард гарах, сэтгэлийн хат. Тэгээ бас эрүүл чирэг бийгээд зөндөө олон тийм үлдээж болохгүй даваа талуудтай. Тийм учраас эхлээд өөрөө учрыг нь ойлгоод өгөөжийг нь аваад хүртээд сурчих юм бол эргээгээд хүүхдтэй зааж өгөөд хүүхдүүдийг аваад гарахад өвлөгтөхөд айгүй гоё хобби юм уу гэж боддгийн миний хувьд. Гэхдээ энэ араа уруудж явах бичлэг айгүй хэцүү юм лээ. Хотлаа мэлээ. Мэдж авсан. Энд гэхдээ ямар гоё байгальтай юм бэ те. Вау. Намаг л байна л да. Гэхдээ гоё харагдчихэв те. Вау. Яа гоё хайрхандаа авирлаа. Баярлалаа. Сайхан хайрхандаа бараалхлаа. Янз юм байлаа. 20 хэдэн жил ирээгүй. Дэндүү тансаг байлаа. Дэндүү тансаг Монгол орн минь. Жинхэнэ тансаг шүү дээ. Дахиад жоохон дээшээ авирна гэсэн чи хөл салгалж байна. Шүрмэс татах гэдэг. Энэ уулыг намайг баг бахаас эхлүүлээл хүүхэд гэж яриад идэв гэсэн. Би одоо болтол хараад хүүхэн хаана байгааг нь олддгүй. Хүүхэн хаана байгааг нь одоо болтол хаагаад олоогүй дээ. Хүүхэд байхдаа нарлаг цуслан амардаг л байсан. Хүүхэн адал гэж яриад байдээ. Одоо болтол хаана байдгийг хүмүүс харж яана л гэдэг. Би бол өстой харж чаддгүй.